Сайн бүгдээрээ part 2 давтамаар л өнөөдөр болохоор 2 давхрыг хий гэж байгаа. За эхлээд та нарт нэг давхар дээр юу болсныг харуулъя заяа. Нэг давхарт бол нэг юм байхгүй. За эхлээд 2 давхар харч. Юу хийсэн бэ? Өөрөө хийсэн биз? Юу вэ? Ямар сони юм бэ? Яаж хийчихв? Би өөрөө хийсэн юм аа. Ингээд хийсэн. Ганцаараа хэдэн хоног ганцаараа ойлдод байсан болохоор бит хоёр ингээ хийсэн. Тийм үү. За нөгөө төглөө явъя. Унлахны өрөөнд байж магадгүй би нөгөө тийм унлахны өрөө болгоё гэж бодож байгаа. Юу? Яаж хийчих вэ? Бит хоёр уудадах нь хийсэн юм аа. Ингээд унлахны өрөө хийсэн байгаа юм уу? Одоо угаасаа орой боломж та хоёр унтчих. Ямар гоё хичээлийн өрөөтэй ингээ хийсэн юм бэ? Гэдэг тахгүй. За бит хоёр ингээ хийсэн байгаа шүү. Та нар харж амжсан мэт дээ. Энэ дотор болохоор хувц ихгүй нөгөөдгөөс авчихна. Өөрөө ингээд цаг үрээд байж магадгүй гэж бодсон юм. За ингээд амар гоё хийсэн байгаад энэ дэрмээрээ ингээ бит хоёр хамт хийсэн. Та хоёр хамт бичлэг хийгээгүй байхад хийсэн байлаа. За одоо хувцас салаад одоо орой болж байгаа болохоор орой шөнө болох чинь. Бит хоёр унлахныхаа хувцаа өмсөд хайгаадах юм. Энэ байхгүй байна. Энэ байсан ш. Энэ. Тэгээд нүдний шилээ аваад энэ л өгөж өвшөө. Энэ. Тэгээд одоо бүгдээрээ иш арыг. Өслууга үсээ нөгөө сэгсэлэгчи гэхгүй бол энэ бас октод мэдэн штэ үсээ боохоор яг тарих яд өвддөг штэ. Энэ боржуур би жоохон налионтой өмстэй болохоор энийг өмсдөг лөө үгүй. Надаа ийм чоол байхгүй болохоор өмнөхөөл ингээд авчи. Одоо найзаагаа яг хас олгоод 1 2 3 аяа. За тоглосон. Ингээд адилхан хос юм хийн мэдээж бит хоёр партнер дээрээ би хийсэн. Нүдний шилээ аваад манай найз ийм сортой биш шүү. Надаас жоохон бордоо үстэй байсан имийг доогоороо цагаан магаа юмтай биш шүү. Зүгээр хийсэн. Одоо бит хоёр унтаад энийг энэ араа орой болохгүй бас болохгүй. Тэгээд өшгөө хаагаад 0 өрөөнийхөө өшгөө бас хаачи. Хажууд лефт байгаа болохоор лефтээр хүн орж иж магадгүй гээд ингээ хаачи. Ингээд 0 өрөөнийхөө өшгөө хаагаад гэлээ унтраагаад унтцгаая. Өглөө болохоор манай сайн найз хамгийн эрт сэрдэг. Одоо бүгдээрээ унтъя. Өглөө болчлоо шүү дээ. За эхлээд манай найз мэдээж сэрнэ. Одоо би найзынхаа дүр тойроо ярья. За одоо нүүр гараа угаая да. За тоглосон. Нүүр л очоод нүүр гараа угаачаад гээд хувцсны өрөө хийхгүй. Унлахны өрөө лүгөө очоод хувцаа салаад энэ дотор оруулж удаа юм болоо болохгүй юм байна. Ингээд болохгүй юм байна. Яаж яхад тавиуртай юм байна. Энэ хөшний ард оруулж. Бас болохгүй юм байна. Тэгвэл энэ дээр тавиад одоо бүгдээрээ ямар нэг хувц өмсөе. Манай найз өнгөлөг минут болохоор энийг өмсч магадгүй. Тэгээд мэдээж үсээ баана. Тасар ганцаараа хийн. Бит хоёр нэг өрөөгөө тустай хийнэ гэж тохирсон. Одоо манай найз болохоор бүжгийн өрөө болно гэж бодож байгаа. Эхлээд цайгаа уун. Нэг давхар руу ирчлээ. Одоо бүгдээрээ хөрөгчнөөс пицца ах уу, такос ах уу? Такос авчи. Хөрөгчөө онгоргоод такос аваад идлээ. Гоёсон. За одоо бүжгийн өрөөгөө бэлтцгээе. Бүжгийн өрөөгөө амар гоё бэлтнэ. Гэтэ бараг партийн өрөө болж магадгүй шүү. За би бас хүлээгээд ярьж магадгүй.
эхлээд юугаа сонгох уу? Ханаа ичих үү? Хуулдаас нь харъя. Үзмийн ягаан болгочих уу? Үнэхээр гоё харагдаад юм шүү. Оо. Арай жоохон хар байвал гоё юм шүү. Доор нь жоохон бүтээг. Ингээд одоо гоё партины ингээ гэрлүүд ширээгээ тавиад дээр нь нийт юм тавих уу? Болохгүй маань. За манай найз бүжгөөрөө хийхэд дуусгачлаа. Энэ болчих ширээ. Дуусгачлаа. Хоёр талтай гоё спикертэй. Тэгээд манай найз гараад нэг бэлэг аваад ирээгээд гарна гэсэн. Тэгэхээр мэдээж ингээд өөрийгөө гоё болохын тулд ийш хараад нүрээ бэлтжижээ. Ингээд хөшнаад оруулсан. Ингээд одоо хийцгээ болчлаа гинэ. Ямар гоё болчихвоо. За манай найз одоо гарах гэж байгаа. Дотроос онгож байгаа болохоор хаалга нээхгүй байж болно. Ингээ гарч байгаа. Одоо би сэрээд хамгийн хүнд ингээд гэлт мэлээ унтраагаад өшгөө анголгоно. Тэгээд нүүр гараа угаахаар явнаа. Амар удаа алхаж байгаа шүү за. Би жоо хурдан алхаж магадгүй. Яаж хийж үү? Энэ манай найз. Ямар гоё юм бэ? За одоо нүүр гараагаад хувцас салгачих. За болцсон. Би ингээд яхан юм дөө. Одоо бүгдээрээ энгийн өрөө болгон маш энгийн зүгээр хөөхөд ийм гоё өрөө болгож байгаа. За одоо бүгдээрээ даашаа явах хуцгаая. Орой болсон байлээ. Тэгэхдээ таалга тушаад байгаа нь явж байгаа шүү. Манай найз ирсэн байна шүү дээ. Манай найз ингэж хэлж байна. Энэ бичлэг 1 лайк хүрэх юм бол part 3 дээр энэ бэлгэнүүдийг задлан гэж байна. Тийм болохоор лайка дараад үзсэнд баярлалаа. Бас subscribe дарахаа мартаваа.